27 оны ерөнхийлөгчийн сонгуул боллоо гэж үзэхэд амжилттай оролцвол хин гавьяаг нь өрөх, амжилтгүй оролцвол хин хариуцлага хүлээх гэдэг асуудал чинь өөрөө эрх мэдэл төвлөрөл нэг байж явах хэрэгтэй. Өнөөдөр улс их орны нийгмийн эдийн засгийн тулгамдаад байгаа асуудал нь гадаадын нөхцөл байдал гээд дүгнэх ёстой олон асуудлууд байж байна. Тэгээ ардсан намын талаар одоо энэ бойкотын асуудалгаар хууль бус хууль ясны ч гэдэг юм уу тусдаа одоо институцийн асуудлыг бол одоо бас нэг дүгнэж яриад байх нь өөрөө бас илүүц. Тийм учраас бол одоо хатуу байр суурь илэрхийлэл өнөөдөр Монгол Ардын намын дүрмэнд Монгол Ардын намын даргаыг ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ гэсэн заалттай. Тэгэхээр энэ заалтыг л хэрэгжүүлэх хэрэгтэй гэдэг зарчмын байр суурь байх хэрэгтэй. Өчигдөр дараах улсын хурлын дарга хийхгүй эрсдэлгүй жуулганы өргөжлөхгүй гэдэг ийм байр суурь илэрхийлсэн. Өнөөдөр Монгол Ардын намын бүлэг 68 гишүүнтэй. 68 гишүүн өөрөөс нь гадна 67 гишүүн байна. Энэ 67 гишүүн өнөөдөр гарын үсийг зурж одоо миний хурал өдөрт хэрхийг нээж байгаа бол одоо би орж хурлаа өдөрт нэг гишүүн гарын үсийг зураагүй тохиолдолд бол чуулганы хурлааны хурлуулахын тулд ийм шийдвэр гаргаж байгаа болохоор өдөр төсөв хөтөлбөр өнөөдөр орой хурлдах болоо ер нь. За өдөр зүйлийг зарлах хэрэгтэй үн Монгол Ардын намын ерөнхий нэрийн бичгийн дарга байдаг. Тэгэхээр ерөнхий нэрийн бичгийн дарга одоо хурлаа зарлж оролдуулж улс төрийн нөхцөл байдлыг дүгнж ярих болов уу гэж байна.